За сайн бацхан уу. Өнөөдрийнхөө хичээл дээр хэдүүлээ. Сайтныхын баруун талд байрладаг одоо sidebar гэж хэлдэг. Тэрэн дотор ямар нэгэн текст оруулах гэдэг үзэгдэх юм. Тэрхийн тулд админ панел руу орлоо. Энэ дотор шинэ бичлэг хийя гэж байна. Энийг за юу ч чиглэлсэн яг тэ. За ингээд та нар энийг янз янзаар өөрчилж болно. Энийг даван зурчих. Энийг томруулаад юм болгочих. За энийг өнгөөр ботчих. За гэх мэтлэн ингээд текст чинь бэлэн боллоо. За ингээд энд шинийг нэмье гэж бичнэ. Энэ дээрээ түүнийхээ бичлэг 3 гэснээр тавьчих юм. Так. Нэмчихье. За ингээд бичлэг 3 гэдээ гараад ирлээ энэ дээр. Тэгэхээр саний энэ бичсэн юм чинь бичлэг 3 дээр ингээд дээр хэвлэгдээд гараад ирнэ. За хэвлэгдэх юм. Сайт руу гараад харъя. Юу болсон байна? За эндээс хай. Ингээд энэ бичлэг 3 гэдэг маань энэ гараад ирлээ. Энэ дээрээ дарахад нөгөө нэг бичсэн юм чинь одоо энэ гараад ирчлээ. За эдрийг та нар одоо энэ чинь ямар нэг юм таалагдахгүй засмаар санагдвал яаж хийхийг сайн харцгаарай. Буцаад панел руу оръё. Эндээс бичлэг гэдэг рүү бүх бичлэг гэдээ гаргаад ирье. За энэ бичлэг 3 гэж байна те. Энэ дээрээ ингээд курсороо яхад энэ устгах гэж байна. Энийг дарахад ингээд устгахчлаа. Ингээд саний хийсэн юм маань устгахчлаа гэсэн үг. Хэрвээ одоо энэ бид нар сайтныхаа нэрийг одоо өөрчлөе гэж бодвол энэ дээр арай нэг жоохон өөр юм биччихмээр санагдаж байна юм аа тийм ээ. Энэ арай онцгой харагдаад байгаа юм уу гэдэг юм уу? Нэг өөрчлөё гэж бодоход ингэж хийнэ. Буцаад энэ рүү орлоо. Ийшээ орно. Энэ ерөнхий гэдэг юм орно. За ингээд нөгөө нэр маань энэ явж байна. За энийг болоод зүгээр за юу гэдэг англи сайхан ч гэдэг юм уу. Давтлахыг өөрчилчихье. За юу гэдэг хамтдаа гэдэг юм уу. Ингээд энд савч хөлдрөд орно. За одоо сайт руу ороод үзье. Юу болж байна? За нөгөө амьдрал сайхан хамтдаа гэдэг ингээд бид нар нэрээс олчиж болно. За өөр шилэх нь юу вэ? За
За тэгээд ерөнхийдөө өнөөдөр хичээл ингээд дуусгая. Дараа нэмж хэлэх юм бол дараа хичээл дээр хэлж өгье. За баярлалаа.